Баянгол дүүргийн 7 дугаар хороонд 2025 онд хийсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 гаруй мянган иргэн оршин суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 7 дугаар хороонд хийсэн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг хүргэж байна. Боловсрол. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 13 сургууль 31 цэцэрлэгийн дээвэр, цахилгаан, сантехникийн засварын ажлыг нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 7 дугаар хороонд 96 дугаар цэцэрлэгийн дээврийг засан, хүүхэд эцэг эхчүүдийг аюулгүй зорчих боломжийг хангах үүднээс цэцэрлэгийн зүүн талд хашаа хайс сорилулв. 141 дугаар цэцэрлэгийн цахилгааны засварын ажлыг хийж дууссан бол 97 дугаар цэцэрлэгийн цахилгааны засварыг он дамжин хийж гүйцэтгэж байна. Эрдмийн ундраа цогцлбор сургуулийн дээвэр засвар болон сантехникийн засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Их засвар. Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвийг 2025 онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн засварлаж, үйл ажиллагааг нь өргөжүүллээ. Тус төвд очисноор усан цэлэлтээс гадна фитнесээр давхар хичээллэх боломжтой юм. Явган хүний зам игнээ тусгаарлагч. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 10 хорооны 14 байршилд 3500 м2 явган хүний зам шинээр тавих болон өргөдгөн шинчилсэн байна. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 7 дугаар хороонд говь саавны урд явган хүний зам болон хашаа хайс, 31 дугаар байрны хойно 31, 32 дугаар байрны дунд замын игнээ тусгаарлах хашаа хайс зэргийг байрлуулав. Цахилгаан шат. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 7 хорооны 7 байрны цахилгаан шатыг засварлах, шинжлэх ажлыг нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 7 дугаар хороонд 33 дугаар байрны 2 дугаар орцны цахилгаан шатыг бүрэн засварлав. Тогтчлт. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 18 хорооны 24 байршилд тоглоомын талбай тогтчлтын ажил хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 7 дугаар хороонд 30 дугаар байрны гадна тогтчлтын ажлыг хийж дуусгалаа. Дээвэр засвар. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 22 хорооны 31 байрны дээврийг зассан. Ингэснээр ойролцоогоор 3120 өрх 12200 орчим оршин суугч ая тухтай амьдрах орчин бүрдэж байгаа юм. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 7 дугаар хороонд 32 дугаар байрны дээвэр, 29 дугаар байрны 5-аас 9 дугаар орцны дээвэр засварын ажлыг бүрэн хийж дуусгалаа. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.